бүхэндээ өнгөрүүлсэн персенес мэдчилж байна. За ингээд миний анхны болоод хэлж байна. За тэгэхээр миний анхны бичлэгний гол санаа нь болохоор би гэр бүлдээ барьсан маш том сюрприз таадаг бичлэг болгон үзүүлэх болно. Тэр сюрприз нь би одоо өнгөр улсад ажлын гэрээр ирээд 1 жил 8 сар болсон байна. Тэгээд гэртээ гэж байна. Гэртээ ээж бол 3 дүнтэй. Гэртээ ч өөрөө ч маш бүр амар дагдaltaж байна. Гэртээ чинь яа би бүр гэрээ бүр амар санаж байна. Одоо хөдөө очиод амар гоё юмар. Жээ бас нэг хөөрхөн удаан амьдсан гэсэн. Миний хувцснууд бүр амар их байна уу? Хувцснуудаа яаж бахтаа гоё. Дүнэртэй авсан бас хэдэн жоохон мэлгнүүд байгаа. Тэдрээ багтаа. Монгол руу явахдаа нэг 20 кг байдаг болохоор бүр тэр 20 кг амар хурдан ингээд жоохон юм тэгээд дүүрчдэг болохоор би явцаа яаж бахтаа мэдгүй байна. Нэхэр мэдгүй байна. Ямар ч нэг даал явна. Өнөөдөр болохоор 4 сарын 25. Би одоо хувцснуудаа бэлтэж байна. Хувцснуудаа бэлтэж. За тэгээд маргааш 26-ны өглөө би энэ чанаас эрт хөдлөөд Будапештэд очих болно. Будапештээсээ би Австрал руу маргааш төлөх болно. Тэгээд Австраасаа Туркасаа Монгол өглөөний 28-ны өглөөний 3 цаг байгаа. Өглөөний өөр тэгэл хамгийн ихэнд манай хамгийн том дүү одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа. Улаанбаатар хотод дүүдээ очиж гинтэмэлгээ барьчаа. Гинтэмэлгээ барьчаа дүүгээ аваад гэрлүүгээ явна да. Ингээд түр баяртай. 4 сарын 26-ны оройн 7 цаг 29 минут болсон байна. Би одоо үений онгоцны бодлоос та бүхэндээ мэдчилж байна. Би өчигдөр бүр амар азтай байсан. Би болон байгаа газараасаа Будапешт руу 2 цаг галтрын цугаад Будапештээс өнөө 4 цагийн автобусын цугаад ирэх байсан. Тэгж өчигдөр манай захирлаа машин өгөө. Би шууд онгоцны бодлоор ирсэн байна. Маш азтай байсан. Тэгээд маргааш өглөөний нислэг маань 8:05 минут болно. Тэгээд маргааш цаа. За ингээд миний ачаа 20 кг-аас ихтерсэн болохоор би дахиад нэг ачааны мөнгө төлж ачаанууд авч өгч байна. За ингээд 27-ны өглөө болсон нэ. Би одоо онгоцны дотроо ирсэн. Тэгээд нислэг яг одоо тийм онгоцны цаас таасандаа. Я там онгоцны. Нам куда бежишь, не видишь? Саруулнууд химэн нодом талхундыг саран туя тодхон гүйгүүлж намун байгалийн өрхөн үлрэлд ойхон чамтайгаа учралаада Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын республикийн буудал буулаа. Улаанбаатар хотод Челси нэг би одоо Монгол төрчнээ одоо 4 сарын 28-ны өглөөний 4 цаг 10 минут болж байна. Ямар ч ачаа байж яа бисээ ингэж ачаа авах та. Үнээр төлөвлөлт баад ингээд Монгол төрчлээ. Ямар сайн амар одоо үүр цахаар
Ясэлэндөө тэгээд дүүдэр очиод тамилгийн байсан. Дүүг аваа дэлгой болно. За тэгээд үл цагаан. In the jungle, the mighty jungle, the lion sleeps tonight. In the jungle, the нэгээс хоёроос гарч ирэх юм тий. За шившээ. Шөнөр шивэрсэн бороо хүрээр татрах болбодаа чиний мансан зүудэнд саран төрөж гэх болбоо арай бүдисэн тэнгэрэн учир зэлмэх болбодаа очоод үзмэр чамтайгаа Углаа хурдан очрсан Барон баронар сатан жаргаж нарны цанхаар Болигарэнч батг санаа минь ороо шивэрсэн Бодлын боророосаа Замарташ дүүдээ ирж гимнэлгээ барьчаад одоо өөрөнгө явах гэж байна. Манай дүү угаасаа сэтгэл хөдлөл мод болохоор сэтгэл хөдлөл үнэхээр гаргахсаггүй. За тийм ямар скэртэй ярьж байгаа юм. Баяа үгүй. Ээж би одоо амир ухчих шүү. Одоо юу? Би одоо очиж нэг хийгээд өстэй болчихсон. Хаагур юу гэж? Хоёр төчөж гэж намайг очоо чөгийг хийж байна. Чөгийг. За тийм хараа би залгав. Одоо цаамаар. За. Бай. Манай дүү хэлж ороод дараад би ор. Наартын гэрэлгээд харилсан Ингээд миний ихтэй барьсан гинтэмэл маань нэг юм болсон байна. Тэр бэлэц наа гэсэн байна. Үнээр сайхан. Манай гэр хүн бүр амар шокод болсон. Маргааш нь хүртэл 2 дүү маань тэмэрч аваад ээж маань үсээд исэн. Сайхан байна. За тэгээд энэ үзэн баярлаа. Та бүхнийгээ дараа илүү сонирхолтой бичлэг үзэн мэдээд итгэжтэй байна. Баяртай бүтэндэн сайн сайхныг хүсье.